Дэлхийн шилдэг тамирчдын амжилт, ялалт, ололт зөв зүгээр тэдэн дээр нисээд ирсэн гэж үү? Үгүй. Тэд хүсэл мөрөөдлийнхөө төлөө цаг, минут, секунд бүр хөдөлмөрлөж зүтгэсэн. Тэд одоо хаана байгааг бид бүгдээрээ харж байна. Танд ч гэсэн боломж байгаа. Хүн хүсэл мөрөөдлийнхөө тэмцэхэд бүх зүйл өөрийнх нь санснаар болно. Таны хүсэл хаана очиж тулахыг гагцхүү таны ирмэлзэл шийдэх болно. Дэлхийн тамирчид цуврал нэвтрүүлгээс та бүхэн дэлхийн тод одод яаж амжилтанд хүрсэн талаар мэдэж аваарай. Дэлхийн тамирчид цуврал нэвтрүүлэг туутахгүй. 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Ohio мужийн Акрон хотод Gloria Mary James өөрийнхөө LeBron James-ыг төрүүллээ. Тийм ээ. Энэ л өдөр, энэ л цаг мөчид дэлхийн сагсан бөмбөг ирээдүйн суперодыг үлгийдэн авсан юм. Ээж нь түүнийг ганцаараа өсгсөн буюу аав нь LeBron James-ыг төрөхөөс ч өмнө түүнээс салан отсон байлаа. Gloria Mary James мөнгөгүй байсан учраас сар бүр байрны төрөөсөө түлж чадахгүй. Улмаар сар болгон өөр байр руу нүүж хэцүү бэрх амьдрал донд хүүгээ өсгсөн. Гэхдээ л тэр чадсан. LeBron James хэцүү бэрх амьдралаас гарч ирсэн. Энэ нь түүнийг хүмүүжүүлж, хатуужуулж, хизээч ямар ч үед нууршгүй болгож чадсан юм. Тэр ерөнхийдөө хожуу буюу 9 настайдаа сагсан бөмбөгийн дугууланд анх явж эхэлсэн. Дэлхийн тамирчин цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор LeBron James оролцож байна. Түүний хувьд 2016 онд үнэхээр гайхалтай амжилтыг үзүүлж, NBA-гийн аврах цолыг 3 дахь удаага хүртэж чадсан. Ингээд та бүхэндээ 2016 оны шилдэг тамирчдаар нэрлэгдсэн LeBron James шагнал авсны дараах сэтгэлийг та бүхэндээ яг одоо үзүүлье. Дэлхийн тамирчин цуврал нэвтрүүлэг LeBron James. Sports Illustrated-ийн жил бүр тодруулдаг оны шилдэг тамирчны шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдлаа. Энэ удаа та бидний сайн мэдэх LeBron James уг шагналын эзнээр тодорсон байна. Төрлөх хотынхоо төлөө бүхнийг хийж ирсэн LeBron James-тэй миний бие уулзаж түүнийг ялалцсан амжилтын талаар хуучилсан юм. Таны 26 дахь удаагийн 26 дахь Sport Illustrated-ийн нүүрэнд хэвлэгдсэн зураг байна. Би одоо ч таны сэтгүүлийн анхны нүүр зургийг санаж байна. Сонгогдсон нэгэн гэсэн нэртэй. Тэр дугаартаа телевизээс буулгаж авсан зураг сэтгүүлийн нүүрэнд нийтлэгдсэн гэж хэлж байсан. Харин та энэ удаа уг сэтгүүлийн 2 ч удаагийн оны шилдэг боллоо. 26 удаа сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдлээ шүү дээ. Өнгөрсөн энэ бүх амжилтаа эргэж нэг харвал. Зодог тайлцгаагүй учраас дурсаж яриад яах вэ? Таны 26 удаа нүүрэнд хэвлэгдсэн талаар хэлэхэд би хизээч 26 удаа сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэнэ гэж мөрөөдөж бодож байсангүй. Хүүхэд байхдаа ердөө ганцхан удаа нүүрэнд нь гарчих юмсан л гэж боддог байлаа. Харин том болоод мөрөөдөлтөд хүрсэн. Энэ бол үнэхээр нэр хүндийн хэрэг. Хадагтай ноёдоо оны шилдэг тамирчин хаан LeBron James-ыг угтан авцгаая. Өнгөрсөн шөнө LeBron James томоохон нэр хүндтэй нэгэн шагналыг хүртсэн байна. Энэ зөвхөн миний шагнал биш ээ. Олон хүмүүсийн хөлс хүч шингэсэн. Энэ шагнал танд ямар утга учиртай вэ? Энэ шагналыг дахин нэг удаа авч байгаагаа мэдээж баяртай байна. Нэр хүндийн хэрэг. Энэ бол миний гэр бүл, үзэгч фэнүүд, хүүхдүүд мөн миний төлөөлөг сангийнханд өгч байгаа шагнал юм. Тэднийхээ өмнөөс би маш их баяртай байгаа. I'm more happy of the fact that I'm receiving this on behalf of them. Энэ өрön өөр нэг онцлог явдал бол мэдээж Мухаммед Алигийн нэрэмжит шагнал байжээ. Энэхүү шагналын эзнэр Bill Russell, Jim Brown, мөн Kareem Abdul-Jabbar нар нэрлэгдсэн юм. Тэд бол өөрсдийн хийсэн бүтээснээсээ гадна нийгмийн төлөө тун их зүйлсийг хийсэн хүмүүс. Та энэ гурван эрхмээс юу суралцсан бэ? Спортоор цаашдаа хичээлдэх ёстой. Мөн спортын өнгөрсөн түүхийг уншиж, агуу тамирчдын туулж өнгөрүүлсэн амьдралыг ойлгож мэдэж авсан. Зөвхөн гайхамшигтай түүхийг нь бус тэдний спортоос гадуур хийж бүтээсэн бүхнийг сонирхон судалсан. Тэд тухайн үедээ яахын аргагүй шилдэгүүд байсан. Алдар хүндийн төлөө байдаг бүхнээ л зориулсан. Бусдын лайдал алдар хүндийн төлөө бүхнийг хийсэн. Cleveland дахин авраг багаар тодорч байна. 2016-нд LeBron James-ийн хувьд аврагын цомыг өргөж мартахын аргагүй гайхалтай он жил өнгөрсөн. Үүнээс гадна тэрээр Walt Disney шоу нэвтрүүлгийн гүйцэтгэх продюсераар ажиллах болж мэргэжлээ хэсэгхэн ч болов солиод амжсан. Хожихоос илүү сайхан мэдрэмж гэж үгүй. Wall нэвтрүүлгийн талаар маш их зүйл яригдсан. Шоу нэвтрүүлгийн талаар хэлэхэд үнэхээр сайхан байна. Хошигноод яах вэ? Би ч гэсэн оролцохыг хүсэж байгаа. Энэ бол нэг цагийн дотор ямар ч хүн амьдралаа бүрэн өөрчилж болох сайхан боломж. Үнэхээр ч амьдралаа хүснээрээ өөрчлөх боломж хүн бүрт биш үү дээ. Тийм ээ, хэрвээ тэд сайн оролцож чадвал $12 сая хүртэл авах боломж нээлттэй байдаг. 12 сая доллар гэж юу? Тийм шүү. Тэр анх SI сэтгүүлийн нүүр хуудсанд хэвлэгдэхдээ дөнгөж ахлах сургуулийн өсвөр насны хүү байсан. Тийм ээ. Ахлах сургуулийн өсвөрийн хүү байхдаа шүү дээ. Тэр үед сэтгүүл сонгогдсон нэгэн гарчигтай хэвлэгдсэн. Одоо бол хаан гэж байна шүү дээ. Та
Та түүнийг хаан гэж дууддаг юм байна. Харин би таныг хатан гэд нэрлэчихье. Яагаад гэвэл та спортын шууд дамжуулалтын алдрын танхимд багтсан сэтгүүлч. Танд юуны өмнө баяр хүргэе хатагтай. LeBron James-ийн амжилт ололт түүний цөхрөл дуналтаас хамаагүй олон. Тэр NBA-гийн аврах цолыг 3 удаа хүртсэн. Мэдээж NBA-гийн финалийн үнцэнтэй тоглогчоор 3 удаа шалгарсан. Мөн 4 удаа улирлын үнцэнтэй тоглогчоор нэрлэгдэж чадсан юм. LeBron James NBA-гийн бүх хотын тоглолтод 13 удаа нэрлэгдэж 2 удаа Олимпийн наадмаас алтан медаль хүртэж чадсан. 7 хоногийн сарын шилдэг тоглогч, онооны авраг, NBA-гийн 1 болон 2 дугаар багт бичигдэж өнгөрүүлсэн амжилтууд тоологдож барахшгүй. 19 хүрээгүй байхдаа NBA драфтлагдаж улмаар талбайд гарсан эхний өдрөөсөө өнөөдрийг хүртэл тэр олонний анхаарлаас нэг ч хором холдоогүй лээ. LeBron-ыг мэрэгчлэнүүд янз бүрээр дүгндэг. Гэхдээ түүнийг бүх мэрэгчлэнүүд нэгэн зүйл дээр дүгнэлтэн нэгддэг нь LeBron James итгэмээргүй биеийн хөгжилтэй, уран тансаг, мөн гайхалтай, хурдтай, тесрэлттэй ийм л тамирчин. Ингээд та бүхэндээ үргэлжлүүлэн дараагийн бичлэгийг үлдээхэд бэлэн боллоо. Америкийн нэгдсэн улсын алдарт Jimmy Kimmel хэмээх алдартай шоу нэвтрүүлэг байдаг. Энэхүү шоу нэвтрүүлэг LeBron James-ыг маш хөгжилтэй байдлаар шоглож чадсан. Ингээд та бүхэндээ энэхүү бичлэгийг үлдээе. Та бүхэнд инээд бэлгэлнэ гэдэгт итгэлтэй байна. NBA-гийн финал дээрээс сурчлага хийн гэдэг бол бидний хувьд бараг л уламжлал болсон хэрэг. Ер нь бол тоглогчид ч гэсэн хэвлэл мэдээллийн өдрөөр дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн сэтгүүлч сурвалжлагчдад ярилцлага өгдөг. Тэр үеэс л хэвлэл мэдээллийн төлөөлөгчид тоглогчдоос хүссэн асуулт асуух боломж бүрддэг дээ. Сүүлийн 5 жилд манай сэтгүүлчдийн хамгийн шилдэгт багтдаг Гермог NBA-гийн финалаас сурвалжлага агуулгаараа явуулсан билээ. Спортын сэтгүүлчдийн ахлах тэрээр өнөөдөр манай студид хүрэлцэн ирээд байна. Үгүй шүү, тэгэж их баярлалаа тэрэггүй. Жил болгон л тэр LeBron James-аас ярьцлага авах гэж оролддогч. Жил бүрэлдээ бүтлгүүдэж байсан. LeBron юу ч хэлээгүй түүний хажуугаараа дуурахгүй л гараад явчихдаг. LeBron түүнийг нэг ч анхаарч хардаггүй дээ. Яагаад гэдгийг нь би ойлгодгүй юм. Уг нь тэр бол олон тоглогчтой ярилцаж чаддаг шүү дээ. Энэ жил LeBron Гермотой ярилцсан эсхийг NBA-гийн хэвлэл мэдээллийн өдрөөр хийсэн тусгай сурвалжлагаас хамтдаа хүлээн авъя. LeBron финалд эргээ ирсэн байна. Юу гэж? Би ч гэсэн эргээ ирлээ. Энэ жил би LeBronтой заавал ярилцах болно. Надад энэ шат байгаа шүү. Өнгөрсөн жил тэр жинхэнэ хөгийн зан гаргасан да. Хөөе LeBron юу байна да? LeBron. Тэр нэгэн үед намайг тэр онцгой байдалд оруулсан юм. Хөөе LeBron хамтдаа селфи идэх үү? Эдэн жилийн өмнө намайг бүр хараачгүй. LeBron би чамаас ярилцлага авахаар явж байна. Хаантай би заавал уулзна. Надтай хамт байгаарай. Олон мянган тоглогчдоос ялгарч чадсан агуу нэгэнтэй уулзна гэдэг төсөөлөхөд ч хэцүү хэрэг. Амьд домог болсон хүнтэй дэлхийн залуу уулзахад ойрхон ирсэн байна. Хөөе LeBron ганцхан асуулт асууж болох уу? LeBron энд байна. Ганцхан асуулт шүү дээ. LeBron. LeBron бид хоёрын харилцаа зүгээр үсттэй. Kevin. Чи LeBron намайг ярилцъя гэж байгааг минь дамжуулж хэлээд өгөөч. Kevin ганцхан асуулт асууж гэж байна гэж хэлээд өгөөч тэгэхгүй. LeBron нэг юм асууя гэхүү. Яг тэнд LeBron явж байна. Би ганцаараа л баахан орилчихлоо. Хөөе Kevin. Гермо. Юу байна Kevin? 50-да юу байна найз минь? Дажгүй. Kevin чиний нэрийг Kevin Love гэдэг баха? Тийм ээ. LeBron намайг хайрладаг болоход би юу хийх хэрэгтэй юм болоо? LeBron чамайг хайрдаг болохын тулд чи юу хэрэгтэй вэ гэж юу? Багийн зургнуудыг цуглуулад түүнд харуулах юм уу? Тийм гэж юу? Тийм ээ. Сайхан санаа байна шүү. Чиний зөвлөгөөг дагнаа. Амжилт хүсье баярлалаа. Ойлгосон уу? Баярлалаа. Би чамайг тэмэрч болох уу? Тэгэлдээ жоохон хайр бэлэглээч. Өндөр байх хөвгөлтэй байдаг бах та. Тийм шүү, өндөр байх хөвгөлтэй байдаг. Би энэ захааг LeBron дамжуулахаар шийдлээ. Эзэндээ очно гэж найдаж байна. Би энэ захааг LeBron төгөх гэсэн юм аа. Чи дамжуулаад өгөөч. За байж яг энд байгаа да. Би хариу бичээрэй гэж хэлэх үү? Би захааг чинь уншиж болох уу үгүй юу? Тэг унш. Валентины захаа шиг юм гэж? Чи миний захааг LeBron дамжуулна үстэй. Тэгнэ би заавал өгнө. Сайн залуу юм гэж LeBron-оос бол тэсэл өөр хүн юм да. Түүнийг хардаа миний захааг уншиж байгаа юм шиг байна шүү. Юутай ч авчихсан байна. Хариуга бодож байх шиг байна да.
Сайн уу? Энд авираад гараад ирлээ. Эргээд иржээ. Леброн яаж гад байгааг чи гадарлаж байна уу? Яасан гэж тэр тоглолтод анхаараад л байж байгаа шүү дээ. Хождын төлөө бүгдийг хийгээд. Trying to win ball game. Хоёулаа жоохон бэлтгэл хийдэг хөө. Юунд бэлдэх гэж. Миний сурвалжлагад жоохон бэлдъя. Чи энэ багийг нүүрэндээ зүүчих. Би тэгээ Лебронтой ярьж байгаа юм шиг сурвалжлага хийчихье. Өнгөрсөн жил чи бас л надаас ингэж гуйж байсан баха. Тийм ээ. Өнгөрсөн жил хоёулаа уулзч л байсан. Голдон жижигхэн цоолоод харах хэсэг гаргачихгүй дээ. Хөөе Леброн чи өөрийгөө ширүүэр гэж бодоо юу? Үгүй шүү. Шууд хэлгээд би чамаас илүү ширүүн залуу шүү. Асуудал байна уу хөгшөө? Надад битгийх анхаарал хандуулаарай. Чи дахиад бэлтгэдээс шүлээ авах уу? Мэдхгүй би хэр байх нь харж байж л олон доо. Тийм үү. За маш их баярлалаа. Зүгээр дээ надтай ярилцсанд баярлалаа. За уучлаарай би явах боллоо. Нэг юм уулзнаа. Леброн. Тийм ээ, энэ жил дахин та бүхэнтэй Лебронтой хийсэн бас нэгэн гайхалтай нэвтрүүлгээ хүргэлээ. Хогийн амт. За баяртай. Дараа жил дахин уулзъя. Уучлаарай Гермо. Би чамд юу гэж хэлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Мэдээж амжилт ялалттай зэрэгцээд уналт хожигдлууд ямар ч тамирчныг агаж байдаг. Леброн олон удаа ялагдсан. Бүр тодруулбал NBA-гийн финалд тэрээр 3 удаа ялагдж байлаа. Мөн Америкийн нэгдсэн улсын шгшээ багтайгаа хамт 2004 оны Афины Олимпийн наадамд шүвгийн дөрөвт хожигдож улмаар хүрэл медаль хүртсэн. Дараа нь 2006 оны дэлхийн аваргад мөн л хүрэл медаль хүртсэн юм. Энэ бүх зүйл Леброн Джеймстэй Америкийн шгшээ хол явахгүй гэдэг хардлагыг олон нийтэд төрүүлээд байлаа. Гэхдээ тэр чадсан. Тэр Олимпийн наадмаас 2 удаа алтан медаль хүртэж шилдэг тамирчнаар нэрлэгдэж чадсан юм. Түүний хувьд хамгийн хэцүү, хамгийн хүнд ялагдлаа тэрээр өөрөө тодорхойлохдоо 2015 онд Golden State Warriors финалд ялагдсан гэж хэлдэг. Тэдэд цувралд 2-1-ээр тэргүүлж байсан ч Golden State дараалан 3 яснаар LeBron James Cleveland хотод иргэн ирээд анхны удирдлаа авраг авч чадаагүй тим удирдал болсон юм. Ингээд та бүхэндээ үргэлжлүүлэн 2015 оны финалийн дараа Cleveland Cavaliers хот Golden State-д ялагдсны дараа LeBron James жухам юу ярьсныг та бүхэнд сэрүүлье. Дэлхийн тамирчин цуврал нэвтрүүлэг үргэлжилж байна. Тийм ээ, тоглолт ингээд дууслаа. 40 жилийн дараагаар аврагууд инхүү иргэн ирлээ. Golden State Warriors эсрэг финал чадварж тоглосон тоглолтын иргэн санахад танд юу дурсагддаг вэ? Эргээд бодоход юу санагддаг вэ гэхээр бид тийм ч сайн байгаагүй. Олон тэнэг зүйлс хийж байсан байна лээ. Тэд нэг тоглолтод хожигдлоо. Бас NBA-гийн бүхд Kyrie Irving өвдгөндөө бэлтгэл авч тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ нь Cavaliers болон LeBron James ачааг ихээр өгөндөө. Тэр үед чамд яг юу бодогдож байсан бэ? NBA-гийн түүхэнд 2 бүх тоглогчийн ачааллыг нэг хүн орлон тоглоод сайн байсан удаа байхгүй шүү дээ. Аврагын тоглолтод 2 шилдэг тоглогч тоглохгүйгээр яаж авраг авч чадна гэж бодож байх вэ? Манай баг тэр том тоглолтод бүх хүчээ тамирчтай дайшлан тоглож чадаагүй ч миний хувьд бол чадах чинээгээр л хичээсэн. Манай баг ер нь дунжигэр болчихсон байлаа. Би бүхэл боломжууд ажилласан ийм үед баг нэг сэтгэлтэйгээр хичээх хэрэгтэй байсан юм аа. LeBron James финалд ямар гайхалтай тоглолт үзүүлвэ? Зарим сэтгүүлчид Warriors LeBron-ы хар дарсан зүйл болж байгаа гэсэн. Та энэ талаар илүү дэлгэрэнгүй хэлээч. Warriors миний хар дарсан зүйл байгаагүй. Өрсөлдөгч нь хэн байх нь хамаагүй. Хожигдлуулах нь надад маш онцгүй байдаг. Би хожигдох дургүй. Би хар дарсан зүүдэндээ Warriors-ын тоглогчдоос хэн нэгнийг зүүдэлж байсан удаа байхгүй. Хожил байгуул чадаагүй байсан ч багаас айсан удаа хизээч байгаагүй. Бид одоо ч гэсэн багаа бүрдүүлсээр л байна. Баг бүрдүүлэх үйл явц явагдсаар л байгаа. Өнгөрсөн жил ямар 8 хийсэн хамаагүй шүү дээ. Жил бүр шинэ процесс явагддаг. Дорн бүсэн авраг болж байсан нь хамаагүй. Дахиад нэг шинэ үйлрэл эхэлж байна. Хүн бүхэн бэлтгэл сургуультаа маш сайн хийх ёстой. Чиний олон тоглолтод тоглож 10-аас дээш оноо авсан байна уу үгүй юу? Эсвэл өрдөөс талбайд гараагүй байна уу гэдэг чинь хамаагүй. Чи засралтгүй бэлтгэлээ хийж бэлэн л байх ёстой. Миний хувьд өдрөөс өдөр сайжирч багийнхаа төлөө тоглох нь хамгийн чухал байна. Миний хэрэг гарахад би хувь нэмрээ оруулахыг л хүсэж байна. Эргээр ихтэй 100% идэгрээд ирэх нь л чухал да. Cavaliers хамгийн хэрэгтэй зүйлс юу гэж боддог вэ? Бидээс хамгийн чухал нь багийн эрүүл мэнд шүү дээ. Талбайд гарахдаа бүгд эрүүл мэндийн үзлэгт ороод эрүүл тоглоход асуудалгүй гэвэл бид санаа амар тоглоно. Бүгд нэг хүсэл зорилготой тоглоход тэгээд бүх зүйл болчихно доо. LeBron бид хоёртой адилхан зүйлс байдаг юм. Миний хувьд түүнийг багийн лидер тоглож байж чадах хүн учраас илүү хурцлах, бас зорилгодоо хүрэхэд нь туслахыг хичээдэг. Дэвид Плата хоёрын харилцаа хэр байдаг вэ?
Бидний харилцаа маш сайн. Хүрэх газар маань нэг учир ойлголцоход их амар. Миний бодлоор адилхан зорилготой хүмүүс ойлголцохдоо их амар байдаг юм шиг санагддаг. Бидний хувьд зорилго маань хожил авах авраг болох шүү дээ. Манай багийн уур амьсгал их нээлттэй байдаг. Бид хоорондоо саналаа маш сайн солилцдог. Багийн алхагчийн хувьд би засажуулагчийн зааврыг багийн залуусаар дамжуулж нэгтгэх гэж хичээдэг дээ. Open communication with one another, and me being the leader of the team, I try to just take his words and lead the guys out on the floor every night. 2015 оны финал ялагдсаныхаа дараа LeBron James эргэн ирэлт хийхийг, тэр дундаа Golden State-ийг ялж аваргын бүгжийг дахин хүртхийг хамгийн ихээр хүссэн. Энэ ч 2016-нд биелэлээ олсон юм. Тэд сувралд 3-1-ээр ялагдаж яваад дараалан 3 ялж NBA-гийн финалийн түүхэнд хизээж хийгдээгүй рекордыг хийж чадсан билээ. LeBron 2016 оны финалд бүхнээ өгч юу ч чаддгаа жинхэнэ утгаараа харуулсан. Ингээд та бүхэндээ 2016 оны финалийн тоглолтод LeBron James ба түүний нөхөд ялт байгуулсны дараа LeBron ямар сэтгэл хөдлөл гаргасан, мөн хэрхэн юу гэж ярьсныг яг тухайн үеийн эмоцоор, тухайн үеийн тайлбартаагаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За 6.5 секунд 4 оноо ерөнхийдөө боломж Cleveland-д бараг 98% болчлоо. Step тэр бөмбөг ирсэн Step. Арагшаа ухраад нэг шийдсэн хотын цай шийдтэй амжилтгүй. Space аваад шийдгээсэн Morris Space шийдтэй амжилтгүй болсон. 2016 оны NBA-ийн авраг ба Cleveland Cavaliers-ог болж байна үзэгчтэй. LeBron James инхүү хоо юм уучтай Cleveland тогтоо эргэж ирсэн өөрийнхөө даалгаврыг амжилттай биелүүлээ. Тэр хоо юм уучд NBA-ийн авраг цолыг Cleveland Cavaliers багт NBA-ийн авраг цолыг анх удаага авчирч инхүү түүхэнд бичигдэхээр гайхамшигтай цувралыг энэ жил үзүүллээ. LeBron James гэдэг тоглогч инхүү NBA-ийн түүхэнд, дэлхийн мэрэгжлийн спортын түүхэнд нэрээ мөнхөрж байна. Cleveland хотод өнөөдөр болох баяр хөөр за энэ одоо аврагыг тэмдэглэх баярт үйл явдлыг үнэндээ одоо төсөөлж байна. LeBron James гэдэг тоглогч 2003 онд энэ баг өөрөг нь NBA-ийн драфтаас сонгож авснаас хойш өөрийнх нь хүсэл мөрөөдөл энэ олон жилийн турш зүтгэсэн гол одоо зүйлийнхаа эцэст ийхүү NBA-ийн ноён оргилд нь гарч чадлаа. Одоо энэс цаашаа LeBron James-ийн 7 удаа финалд үлдээд 3 аваргалж 4 хожигдсон гэдэг амжилт хамаагүй тэрээр эцсийн эцэст хийхийг энэ олон жилийн турш зорьсон зүйлдээ хүрч чадлаа. Аварга болтой бид аварга гэж хэлэхдээ болж байна. Kyrie жилийн финалыг ингэсэн гинттэй удмаас тоглож чадаагүй дуусна тоглож чадаагүй энэ жил ингээд финал бүтэн тоглож чадлаа. Эцсийн эцэст тэрээр одоо за өөрийн ах гэж хэлж бол LeBron-ийн анхны аварга чадаа авсан. Өөрөөр чадхаа бүтээр өсөж чадлаа. За одоо нэг жоохон тайлбарч байна уу? Одоо яг энэ болж байгаа үйл явцыг юу гэж тайлбарламаар байна? I set out a goal 2 years when I came back to bring a championship to the city. Дараа тэгээд Cleveland-а би эргэж ирсэн I миний gave everything that I had. зорилго энэ байлаа. I poured my heart, my blood, my sweat, my tears to this game. Зүг сэтгэл өөртөөгөө бүхнээ энэ дээр Against all өгсөн. odds. Against all odds. За тэгээд I don't know why we want to take the хардest hardest road. I don't know why the man above gives me the hardest road, but it's nothing the man above. Don't put you in situations that you За тэгээд can't надад энэ handle. бүх боломжийг өгсөн одоо бурхандаа талархаж байна. They're saying this is what he want me to do. And За тэгээд би бол одоо бурхны сонгогдсон хүү энийг би хийх байсан гэж хэлж байгаа. За энэ одоо өөрт нь сонгогдсон нэгэн гэж хоч өгсөнтэй бас холбоотой. Одоо болох ёстой зүйл болдгоороо боллоо гэж LeBron James хийж байгааг ойлгож байна. За тэгээд Golden State Warriors багийн талбай дээр 2 хожил авч иж аврагынхаа цомыг өргөлөө. I had to change my approach a little bit on how I approach the game. I wasn't that good in the За first тэгээд few games here in this тоглолтоос тоглолтод одоо би өөрийнхөө тоглолтыг өөрчлөж юу хийх ёстойгоо change my blueprint. маш сайн ойлгосон. За эхний 2 тоглолт бол миний хувьд таарахын байсан. Put together some spectacular games after being down 3-1. За 3-1-ээр цуврал тоцож явсан ч гэсэн одоо History. We in the record books. маань тоглолтод үнэхээр гайхалтай боллоо. To come back from a 3-1 deficit. This is special. За 3-1-ээс эргэж ирж хожих үнэхээр сайхан байна. Ялалт ялагдал амжилт уналт ээжилдэг гэдгийг LeBron James өөрийн биеэр харуулж явна. Тэр хизээч өөрийн хүсэл тэмүүлэл зорилгоос ухраагүй. Хэдий гайхалтай олон шилдэг амжилтанд LeBron хүрсэн ч өнөөдөр ч тэр ирээдүйн амжилтынхаа төлөө зүтгэсээр хамгийн шилдэг нь байхыг хүссээр л байна. LeBron James бол гарцаа байхгүй дэлхийн тамирчин. Гэхдээ юу гэж тэр дэлхийн тамирчин болохын тулд цаг, минут, секунд бүр хөдөлмөрлсөн юм шүү. LeBron James асар олон залуус сэтгэлийн дэм өгч гэрэл гэгээг хайрлаж чадсан. Дэлхийн тамирчин цуврал нэвтрүүлэг LeBron James-ийг онцоллоо.